уламжлал гэдэг маань ганц хоёрхан хүн юм уу эсвэл сумын засаг дарга тий нутгийн зөвлөлийн ажил биш юм байна. Энэ яагаад гэвэл нутгийн уул ус тий нутгаа гэсэн сэтгэл зүрэхтэй бүх хүмүүсийн ажил гэж ойлгож байна. Тэгээ өнөөдрийн арга хэмжээнд маш олон хүмүүс хүрэлцэж ирсэн байна. Тэгээд энэ арга хэмжээнээс юу мэдэрч чинь тэгэхээр бид нар үнэхээр одоо нэг уул усаар шүтэгдсэн, нэг уул усаар овгсон тий сутай архан төрийн сутай архны ахуд хөвгүүд тэгээд өнөөдрийг маш сайхан тэгээ баяртай хүлээж авч сайхан өдөр байна. Нутгийн зөвлөлөөс одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын хувьд гэх юм бол бид бүхэн ингэрийн тэмдэг тэгээ хүн болгонд хүрэх байдлаар 3000 ширхэг ингэрийн тэмдгийг яг зөвхөн нутгийн зөвлөл өөрсдийн одоо удирдах зөвлөлд байгаа 15 гишүүнийхээ зүгээс хийж хэрэгжүүлэхээр одоо эрхээ аваад хэрэгжүүлээд явж байна.